сайн байна уу? За өмнөх дугаар дээр би мастер гэж юм бэ гэдэг талаар ярьсан болвол энэ дугаар дээр мастер болоход юу шаардлагатай юм бэ? Тэгээд мастер болоход ер нь ямар саадтгурууд толгордیں۔ Ямар дайснууд гарч ирдیں гэдэг талаар ярмаар байна. Тэгээд эцэст нь мастерын замд гоё өдөж өгье гэж бодож байна. За өмнөх дугаар дээрээс үргэлжлүүлэхэд бол мастер гэдэг нь гацсан ч байсан, хөгжиж дэвшижсэн, ер нь ямар ч тохиолдолд бүх зүйлийг айгүй их хайрлаж байгаа нь харагдаж байгаа байх. Тэгээд ер нь тийм ийм сэтгэл зүйс олоход ер нь яагаад тийм хэцүү байд юм болоо тий? Яагаад бид нар ингэж нөгөө босод өсчихж, обсессив, аргалагч гэдэг 3 категорид ороод идэв тий. Тэгээд эргэн тойрноо ажиглаж үзье л доо. Үнэхээр бидний эргэн тойронд энэ мастер болох процессыг дэмжиж өгч байгаа зүйлүүд байна уу тий? Эргэн тойрноо ажиллангууд яг үндэ яг эсрэгээрээ байдаг. Яг мастерын процесс гол философиг нь дарсан зүйл айгүй их байдаг. Тэгээд ер нь жоохон нийгмээ шүнжилчээ. За бид нар ингээ өөрсдийнхөө өдөр тутамд хэрэглэж байгаа юм анзаарай л да тий. Тэрийг бөмбөгдөж байгаа юм хараад баг. За телевиз, Facebook, Instagram одоо янз бүрийн сурталчилгаанууд юу вэ тий. Тэ гадаа явж явах хүртэл хаас айгүй сурталчилгааны самбарууд дүүрэн байдаг тий. Ер нь бүгд л чамааг ингээд өөртөө татгаал байждаг. Тэгээ тэдрийг хараад байхад нэг л тийм амар гялцал юмнууд байдаг. Тэгээ анхаарлыг чинь ер нь шууд татдаг тий. Эсвэл тэгээд нэг тийм амар чанга хөгжим ашигладаг ч юм уу. Бас дуу чимээгээр амар их анхаарлыг чинь татдаг. Эсвэл ямар нэгэн мэдээзэдээ байвал гарчих нь амар тийм сатам байдаг тий. Одоо юу гэдэг мэдгүй. Таны мэдгүй 10 зүйл гэдэг юм уу тэнгүүт тэгэл миний мэдгүй юу идэв гэл анхаардаг л. Гэхдээ ер нь ингээд хараад тахт ихэвчлэн эдгээр нь бүгд айгүй тийм хоосон мэдээллүүд байдаг. Бид нар зүгээр иймар амар их бөмбөгдүүлсэн. Тэгээ өөрсдөө ер нь тиймар амар их дүүргэсэн байдаг. Бид нар бас тийм хэрэглэгчээ нийгэмд амьдарч байгаа. Тэгээд өмнө нь үнэхээр байгаагүй амар их сонголттой тулгардаг. Тэгээд ер нь мөнгөө яаж өрөх талаар бол амар олон төрлийн сонголт байгаа. Тэгээд бас интернетийн 900 ихслэнээс хойш ер нь амар их мэдээлэлээр бөмбөгдүүлдэг болсон. Ер нь бидний анхаарлыг сордог зүйл бол амар их болсон. Тэгээд бидний анхаарал гэдэг бол ер нь 21-р зуунд бол хамгийн үнцэнтэй ресурснуудын нэг. Даанч бид нар энийг ингээд амар олон хэрэгцээгүй зүйл мэдээллүүдэд ингээд алддаг. Анхаарал гэдэг зүйл амар хямдаагүйгийн улмаас ер нь фокус нь амар сул болсон байдаг. Тэгээд ямар нэг зүйлийг хийхэд бол нэг 30 минутаас илүү бол нэг төвлөрөлтөө байж бол чаддгүй. Заавал ямар нэг төрлийн дэлгэцээр өөрийгөө сатааруулдаг. Гэтэ бол энэ фокус бол үр дүнтэй ажиллахад бол амар чухал. Тэгээ тэрнээс гадна хүний зүгээр аз жаргал маргал хүртэл амар их нөлөөлдөг. Мастер болоход бол хамгийн чухал зүйлүүдийн нэг. Тэгээ даанч бид нар бол энийг яаж өрн таран хийж байгаа бол мэддэггүй. Яагаад гэвэл хүн болгол өдөржингөө карманда уцтайгаа явж идэг. Тэрийгэ байнга шалгадаг. Тэгээ тэр нь ингээд бүр шинэ норм болцсон. Энэ ихтэй тийм нэг сайн норм бол биш. Ялангуяа энэ Gen Z гэдэг манай сүүлийн үед технологитой өссөн хүмүүс бол амар их сэтгэл зүйн асуудал ер нь бол ихтэй байгаа. Технологитой бол айгүй холбогддог. Тэр энэ сурталчилгаануудад ер нь яг юу юм бэ? Сайн ажиглаад үзье л да тий. За тэгээд яг сайн харангуут ингээл амар гой хувцас өмссөн ч юм уу тий. Тэгэл ингээл найзууд нь хурж ирэл. Вау, ямар гоё юм өмссөн бэ гэдэг юм уу. Эсвэл нэг тийм инстаграмын инфлюенсер нэг шампунь хэрэглэж байгаа тий. Тэнгуут тэгэл хараад энэ шампуныг хэрэглэдэг юм. Би бас хэрэглэж үзэх хэрэгтэй баха ч гэдэг юм уу. Тэгээд ер нь юм кул хүмүүс ийм хийгээд байхад чи яагаад хийдүүн бэ гэдэг нэг тийм мессеж явж идэг гэж магадгүй. Эсвэл тэгээд ер нь зарлал сурталчилгаанууд амар хүний айцыг бол амар их ашигладаг. Жишээлбэл юу гэдэг хүүе хөшрөөд байгаа юм биш үстэй. Хөшрүүл одоо муухай харагдаж штэ. Ийм бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол нүүр нь одоо муухай оллоо штэ. Эмхтэй хүний гоо сайхан лавард штэ ч гэдэг юм юу гэдэг. Тэр нь бүгдийг нь ажиллаад байвал ер нь бол нэг тийм зүү тогтол бол ажиглалтан шүү. Тэгээд яг бүх сурталчилгаанууд тийм байдгүй ч гэсэн ядаж хагас нь яг тийм оргил цэгийг харуулдаг. Ерөөсөө яг хурж байгаа цэгийг нь л харуулдаг. Тэгээд тэр сурталчилгаан дээр байгаа хүмүүс амар гоё царайт, амар гоё төгчүүлсэн гэр дотор ч юм уу эсвэл ямар нэг юм хочж байгаа амар баяртай, инээсэн, аз жаргалтай, тайван нэг тийм амар төгс ямар ч өөгүй байдаг. Амьдралыг бүр хамгийн дээдзэгт нь тулгаад харуулсан. Тэгээд ер нь амар хиймар бөмбөгдүүлсээр гад амьдрал бол тэр чигтээ ийм дээдзэгүүдээр дүүрэн байх юм байна л гэж боддог. Тэгээд Instagram бол ялангуяа бүр яг тиймар амар дүүрэн. Тэгээ бид нар мэдээж тиймийг л хүсэж байгаа гэж өөрсдөө боддог. Яагаад гэвэл ойлгомжтой шүү дээ. Уусаа тийммар л бөмбөгдүүлсэн байгаа зү. Эргэн тойрон чи хүн болгон тийм ярьж байгаа. Зурагтаар тийм ярьж гин, утсан дээр чи тийм ярьж гин. Өөр юу өсгөдөө тий. Ер нь хүн болгон л тийм
хүсэж байгаа. Тийм болохоор тэр зүйл рүү л хүрэх хэрэгтэй үстэй тий. Амьдралын ер нь тийм л байлгахыг хүсэн шүү дээ. Ер нь амьдралын утга учир нь угаасаа тэр л үстэй гэж ер нь бодох нь угаасаа аргагүй. Даанч энэ нь бол тийм бодит байдалтай ойрхон төсөл бол юусоо байдгүй. Нэг оргил цэгээс нөгөө оргил цэгийн хооронд байнга явж ах хэвээр юм шиг боддог. Юусоо тийм гацж байгаа зогсонх байдал юусоо байдгүй. Тийм. За эсвэл яг та нэг тийм ухаантай хүн байж магадгүй л дээ. Иймэрхүү зүйлүүд угаасаа бодиттой зүйл ш. Бодит амьдрал чинь шал өөр мөр гээд тэрийг мэддэг, яг ухамсартаа мэддэг байж магадгүй. Гэхдээ ийм их юмнуудаар бөмбөгдөж байгаа нь яг ухамсаргууд нь шингэж авагдсан байдаг. Ухамсартаа бол ийм оргил цэгүүд бол угаасаа худууд гэж боддог мөртлөө яг ухамсаргуудаа бол яг тэрнийхээ төлөө байдаг ч юм уу. Хүний ухамсартаа боддог зүйл бол хүний үйлдэлтэй амар зүрдэг. Тэгээ тэр шалтгаан нь бол угаасаа ухамсаргууд нь шингэсэн байдаг болохоор тэгдэг баха. Угаасаа бодоод үзтээ хүн яг амьдралынхаа хэдэн хувийг тэр тийм оргил цэгт өнгөрөөдөг бол нэрээ үнэхээр бүр 0.1% хүрэхгүй баха нэрээ. Тэгээд амьдралын үлдсэн хүчүүдийг яаж байгаа мэдэхгүй. Тэгээд тэр нь бол нэг хамаагүй юм шиг харагдаж байгаа зү тий. Нэг бүхэл бүтэн аяхтай цай байхад хилээ өргөж амсснаа. За үлдсэн хамаагүй гэж хэлж байгаагаас бол нэг ялгаагүй. Гэтэ нэрээ цай гэснээс тоглоомчгүй нэг тийм тураах цай маяг гэд нэг үнэн тэнэг юм явж байна. Тарган хүмүүст бол амар гой санагддаг баг. Эсвэл нэг тийм өөхөөс оруулдаг мэс засал ч юм уу тий. Ер нь тэрийг худалдаж аваад тэрийг хэрэгэл тэгээд яг үндсэн гол шалтгаантай нь ерөөсөө тулгарх хэрэггүй зүгээр ийм бүтээгдэхүүн аваад гэлс шийдчих хэрэгтэй гэж байгаа юм шиг. Тэр нь бол зүгээр нэг тийм амар том шархтсан юм байж зүгээр нэг шархтны жижигхэн шархтны лент нааж байгаас бол ямар ч ялгаагүй. Тийм бүтээгдэхүүнээ борлуулах гэж байгаа компаниуд бол чамаа хизээч хоолныхоо калорийг калороо шатааш дасгал хий гэж бол ерөөсөө хэлэхгүй. Ийм бүтээгдэхүүнүүд хэрэглээд угаасаа урт хугацаанд бол ерөөсөө болдгоо. Тэгээ мастеринг процесс бол урт хугацааг л голчилдог. Угаасаа чамд ингэж үннийг нь хэлэхгүй хэрвээ хэлчих юм бол өөрсдөө бизнесгүй болчихно. Өөрсдөө мөнгө олох аргагүй болчихно. Тэгээд ер нь тураах зай мэс засалч хэлтгүү. Тэгээд ямар нэгэн өвчин мэдрвэл шууд нэг юм ирэлдэг ч юм уу. Эсвэл ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай тулгархаараа зүгээр арх уудаг ч юм уу. Эсвэл секс хийдэг ч юм уу. Яа тий өөрийнхөө нарциссизмыг ямар нэгэн байдлаар хангадаг ч юм уу. Ер нь яг тэр гол үг шалтгаан руу ерөөсөө орохгүй. Зүгээр л нэг тийм оргил цэгүүдийг л хөөгөл яваад байдаг. Тийм болохоор ер нь угаасаа хүн бол нэг тийм төвчээртэй амтан биш амар тийм залах уу. Олон цаг хөдөлмөр гаргаж хичээхийнхээ оронд ер нь хамгийн хурдан замаар л засчих гээд үзээд байдаг. Гинт сайтан, гинт од олчих гал үзээд байдаг тийм. Тийм болохоор энэ хурдан засчгаад байдаг төвчээргүй зам бол одоо мастерын эсрэг сэтгэл зүй гэж бол хэлж болно. Тэгээд энэ бидний амьдрал бүр хаасайгүй байгаа нь харагддаг. За яг энэ жоохон нэг тийм инстаграмаархан юм байсан байж магадгүй л дээ. Яг фейсбુક арай өөр гэж хэлж магадгүй л дээ. Зарим хүн яа тийм инстаграм л тийм гял цал байт юм байна. Фейсбુક ч айгу зүгээр мөгээр гэдэг ч юм уу. Тэгээ фейсбુક ч гэсэн их ялгаагүй дээ. Тэгэл адилхан скролтол сонирхолтой л ингээл тэгэл юм өнгөрчдөг шүү дээ. За яг скролтод өнгөрдөг юм аа гэхэд нэг тийм шеэрлэнтэй. За нэг ухаантай юм уу нэг хөвгчлөлтэй юм бичээл шеэрлж чинь тийм. Тэгэл тэрүүгээр ер нь хүмүүсийн анхаарлыг татахыг боддог. Тэг ер нь анхаарал татчихлаа байл ямар нэгэн сүртэй коут ч юм уу ямар нэгэн сүүлийн үеийн мэдээ эсвэл нэг тийм ямар ч хамаагүй фаны тийм хоосон мэдээлэл байж болно. Тэгээд яг эцээ тэдэр нь бас бүгдээрээ л ер нь айгүй тийм гүйхэн байдаг. Яг мэдээж бүгдийг нь тэгж хэлэхгүй ч гэсэн ер нь баг 99% нь бол айгүй гүйхэн тийм богинохон ерөөсөө гүнзгий сурч авах зүйл байхгүй, гүнзгий суур тогтоё гэсэн юм байхгүй. Зүгээр л нэг тийм салхинд хийсдэг мэдээллүүд өгдөг. Тэгээд тэдрийг нь уншлаач гэсэн хүн өөрийнхөө үйлчлэг бол угаасаа нэг өөрчлөлт өндөө. Тэгэл яг ямар хүн байсан, яг хэврээ ерөөс юу ч өөрчлөгдөөгүй. Дэлгэц шагаасан хүн болол үлддэг. Тэгээд яг үнэндээ бүр яг хэврээч биш үнэндээ дордсон байдаг. Яа тэгэл тэрнийг юмаа бүр байнгын шалгаастай. Тэгээд байнгын тэгж нэг тийм заханцсан явж идэг. Тэгээд өөдөх болгонд бол тэрнийг юмаа гаргаж ирээл шалгачдаг. Тэгэл яг энэ платформуудыг нэлээд шүнжилсэн талаас ярьчлаа. Тэгээд гэтээ яхаа аргагүй үнэн зүйлтэй. Тэгээд би ч гэсэн өөрөө бас охирогч нь болол яваад байдаг. Гэтээ яг тийм ч хар цагаан бол биш л дээ. Мэдээж сайн зүйлүүд бол амар их байдаг.
мэдээж одоо фейсбүүкээр яадаг гэрийнхэнтэйгээ холбогддог зургуудыг нь хардаг. Эсвэл ингээд ямар нэгэн шүтж явдаг хүмүүсээ дагдаг ч юм уу тий. Эсвэл заримдаа бүр амар сонирхолтой юмнууд олж уншиж болдог л доо. Эсвэл зарим хүний бизнес нь бас фейсбүүкээс үнэхээр хамааралтай байдаг тий. Жишээлбэл одоо миний подкаст бол фейсбүүкээр хизээч та нарт хүрч чадахгүй байсан байх. Зүгээр миний хувийн бодлоор бол фейсбүүк энэ бол яг утсан дээр явж идэг өдрийн туршид хэрэглэх аппликейшн бол биш ээ. Тийм надад бол зүгээр яг өдөрт өглөө оройд нэг удаа 5-10 минут хэрэглэж идэл хангалттай юм шиг санагдаад байдаг. Тэгээд бас дээр нь яг харж байгаа контентуудаа нэлээд ялгах хэрэгтэй. Яг үнэхээр би энэчнээс ямар нэг зүйл олж авч гинөө надад хэрэгтэй байна уу? Ямар нэг үнцийг өгч гинөө гэдгийг нь бодох хэрэгтэй байх. Ялангуяа их цаг өнгөрөөдөг бол бодох хэрэгтэй. Тэгээд хэрвээ чиний зорилго чинь ямар нэгэн зүйл сурч авах зорилготой юм бол ер нь Facebook зөв платформ мөн үү гэж бодох хэрэгтэй. Ер нь ном унших юм уу, лекц мэкц үзсэн арай дээр шүү тийм болохоор ер нь зүгээр л хэрэглээг амар их анхаарах хэрэгтэй. Тэгээ өөрөө лимит тавих хэрэгтэй. Тэгээд хэрэггүй юмнуудаас салах хэрэгтэй. Тэгэхгүй бол эдгээр чинь ер нь амар их допамин ялгаруулдаг, амар их донтуулдаг хүчтэй төхөөрөмжүүд гэдгийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд яг өөрт хэрэгцээтэй байгаа бүх зүйлээ авах хэмжээнд л ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Тийм. Тэрнээс бол нэг тийм уйд холгонтой гаргаж ирээл тоглоод байдаг. Эсвэл нэг тийм байнгын notification ирэх болгонд нь шалгаад байдаг. Тийм бол биш ээ. Тэгээ энэс хамаагүй гоё байдлаар чөлөө цаг өнгөрөх бол зөндөө боломжууд байгаа. Тийм. Тэгээд энэ дээр яагаад ингээ анхаарал хамгийн үн цэнтэй зүйл вэ? Тэгээд бид нар яагаад тийм өндөрлөлт хөдрөлтөй ажиллах нь чухал вэ гэх мэт иймэрдүү талаар Cal Newport гэдэг зохиолч Deep Work гэдэг номдоо ярьдаг. Тэгээд технологийн зөв хэрэглэн дээр бас ер нь тэр санаанууд нь агуулгдсан байдаг. Тэр нь болохоор digital minimalism гэдэг номон дээр ярьсан байдаг. Тэгээ эцэст бол зүгээр мастергийн замнаас л амар татаж ангаасан зүйл юм шиг санагдсан. Яг тийм мастергийн бол бүр ямар ч элемент байхгүй. Тэгээд бид нар ер нь эргэн тойронд мастергийн элементийн хаанаас сурах юм бэ гэхээр амар хэцүү л байдаг л та. Нийгмийн тэр жигтэй яг хэрэглээний нийгэм Facebook, Instagram зар сурталчилгаат гэлтгүй ер нь тэгэл амар олон зүйл байдаг л та. Тэгээд за яг хуу бидний хэрэгэлдэг юмнууд нь ийм байд юм биш. Яг хуу бидний амьдрал угаасаа тэр жигтэй хэрэглээ биш болохоор бусад хэсгүүдийг нь харъя л та тийм. За амьдралд ер нь өөр ямар том юм байна бодъё л та тийм. Бид нар ер нь сургуульд орсон цагаас эхлээл амар сайн суралцах хэрэгтэй гэж хэлүүлдэг тийм. Яг бидний зорилго бол сайн дүн авах хэрэгтэй. Ерөөсө тэрний төлөө л байж байгаа. Сайн дүн авч ич сайн их сургуульд ордог те. Тэгж сайн их сургуульд ороод дахиад сайн дүн авах хэрэгтэй. Тэгээд дахиад сайн дүн авч ич айгүй сайн ажилд орно. Тэгээд сайн ажилд орж ич сайн мөнгө цуглуулна. Сайн мөнгө цуглуулж ич тэрүүгээр машин байр аавна. Тэгээл яваад идэг. Тэгээд заавал тэр зүйл төгжиж л тэрнэ. Тэгэл тэрний дараа тийм байгаа. Тэрний дараа нь тийм байгаа. Тэгэл нэг амар том юм ирэх гээд байгаа юм шиг хүлээгээл өгдөг тий. Тэгээ хүлээгээл өгдөг. Тэгэл хөгшрөл ямар ч хөрчлөгдсөн юм байхгүй. Яг үндэ зүгээр амьдралынхаа туршид өөрийнхөө хуурцсан байдаг. Тэгээ юу вэ? Гол утга учир нь ийм нэг зэгт хүрэх гээд байсан биш юм уу гэж боддог. Тэгээ дуулж авах хэвээр дуу, бүжиглж авах хэвээр байсан бүжиг гэдгийг сүүлд нь ойлгодог. Тэгээд зорилгонууд бол мэдээж чухал. Тийм үнэхээр үнэтэй болол үнэхээр маргахгүй. Тэгээд зорилготой хүрэх нь бол мэдээж чухал. Гаргаж ирж байгаа бүтээгдэхүүн үр дүндээ байдгүй. Яг үндэ тэр амьдарч байгаа процесс амьдрал нь яг өөрөө байдаг. Тэгээд амьд байгаагаа мэдэрч яхад л байдаг гэж хэлнэ. Тэгээд тийм болохоор хэрвээ бид нар сайн амьдарсан бол яг мастерын процессор амьдарсан бол ихэнх нь угаасаа л нэг тийм гацанг зогсонго байдалд өнгөрөөдөг. Тэгээд сайн амьдарч чадахгүй бол тэр гацанг зогсон байдлыг хүлээд зөвшөөрөхгүйгээр ямар нэгэн байдлаар өөрийгөө стар болдог нэг тийм дотроо байнг үсчсэн амар тайван биш эцээцээр зогсон байдлаасаа зүгтах гэсэн нэг тийм өөрийгөө сүрүүлсэн орлолуудаар дүүрэн байдаг. Тэрийг нь бол тэр хүсжигч, обсессив, аргалагч хүмүүс төр бол харсан байх. Тэгээд ер нь энийг сайн бодоод үзээрэй. Ер нь ингээд бидрийг ер нь өсч бодож явах үед хаана бид нартын зогсон байдлыг харилцах талаар ер нь заадаг вэ? Ер нь мастерын процессын талаар хин хэлж өгдөг вэ? Гэвэл ерөөсөө хийж өгөх хүн харуулах зүйл бол нийгэмд бол үнэхээр байдаггүй. Бидний эргэн тойронд байгаа зүйл угаасаа биднэрт хамгийн том нөлөөтэй байдаг. Тэгээд
бидний эргэн тойронд үнэхээр тийм мастрын процессыг зааж өгч байгаа, харуулж байгаа, дэмжиж байгаа зүйл үнэхээр байна уу гэж бас өөрөөсөө асууж бодож үзээрэй гэж хэлье. За, хоёрдугаар хэсэгт бол одоо манай зохиолч маань одоо 5 мастрын түлхүүрийн талаар ярьдаг. Тэгээд надад хангалттай их цаг байхгүй болохоор би зөвхөн эхний 3-ыг ярьчихэд энэ 3-аас л хамгийн их юм сурч авах юм шиг санагдсан. За, нэгдүгüүрт нь бол багш гэж байгаа. Багш бол бүр амар чухал. Угаасаа эцэст хүнд бол яг тийм чиглүүлэх зүйл нь хэрэгтэй. Тийм нэг рол модель ч юм уу, урам зориг нь болсон зүйл хэрэгтэй. Тэгээд яг энэ хэсэг дээр багшлах гэдэг юу юм бэ гэдэг талаар айгүй тийм гүнзгий ярьдаг л та. Айгүй гоё чаптер байдаг. Тэгээд ер нь яаж сайн багш сурагчтайгаа ажилдаг. Тэгээд яаж мастрын процессд нь оролдог талаар ярьдаг. Тэгээд энэ дээр бол жишээлбэл хамгийн сайн сурагч нь хамгийн авьяастай сурагч бол байдгүй. Харин ч заримдаа бол удаан сурж байгаа сурагчд нь сайн байдаг. Яг тэгвэл тэр сурагчд нь бүр яс махандаа шингэтэл сурсан байдаг гэж хэлдэг. Тэгээд яс махандаа шингэтэл суралцж байгаа гэдэг нь надад амар гоё хэлсэн юм шиг санагдаг. Энийг л яг мастрын процесс гэж хэлж байгаа. Тэгээд яг заавал багш гэхээр заавал нэг тийм хүн байх албагүй л те. Тэгээд гэхдээ угаасаа яг тийм хүн байх нь бол хамгийн бест нь гэж хэлж байгаа. Гэхдээ яг нэг тийм онлайн маягийн хэлбэртэй байж болно. Янз бүрийн лекц мэкс үздэг ч юм уу, ном уншдаг ч юм уу. Тэдрээрээ бол өөрийгөө чиглүүлж болдог. Тэгээд тийм болохоор тийм амар сайн ментор багштай байх нь бол амар сайн чухал гэж байгаа. Тийм болохоор багшаа сонгох талаар энэ дээр бол ярьж өгдөг. Тийм. За тэгээд хоёр дахь төлхөр нь бол дасгал сургалт. Тэгээд энэ дээр амар гой санагдсан хэсгүүдээс ярив. Одоо манай энэ зохиолчийн ихтер нь бас ижлэгэн айкидогийн сургалтанд явд юм байна. Тэгээд бас хар бүстэй юм байна. Тэгээд тэр нэг ангид нь сууж исэн нэм эмэгтэй энэ Ани гэдэг эмэгтэйгээс манай энэ зохиолчийн ихнэрээс нь асуусан юм байна л да. Та ингээд хар бүсээ авчаад одоо хүртэл яагаад ингээд сургалтандаа суугаад бэлтгэлээ хийгээд байт юм бэ гэж асуусан. Тэгэхэд Ани хариуд нь бол хар бүс авах нь бол амар урт аян замын зүгээр л нэг алхам нэг хэсэг нь гэж хэлсэн. Тэгээ яг үнэндээ энэ бол цаашаа амар урт удаан үргэлжилж байгаа сурах процессын нэг жижигхэн хэсэг нь юм аа л гэж хэлсэн байдаг. Тийм. Бас нэг жишээнд бол одоо NBA алдар тоглогч Larry Bird-ийн талаар ярьсан байдаг. Тэгээд 86 онд бол одоо Boston Celtics NBA авраг авахд та одоо дараа нь юу хийх гэж Larry Bird-аас асуусан байдаг. Тэгсэн чинь Larry Bird бол надад хэдэн ажиллах юм байна гэж хэлсэн. Тэр улирлал нь дууссан. Дараагийнх нь улирлал нь эхлэх болоогүй байгаа ч гэсэн дараагийн 7 хоногоос бэлтгэл эхэлнэ гэж хэлж ирсэн. Тэгээд өдөрт ядаж 2 цагаар ядаж 100 удаа торгуулийн шийдэлт шийднэ гэж хэлсэн байт юм байна. Тэгээд ихэнх профешнл тоглогчнод бол тэр зундаа бол амардаг. Гэхдээ Larry Bird бол амардаггүй. Яг бэлтгэлээ хийгээд байж идэг гэдэг. Тэгээд тэр жилдээ бас Larry Bird-ыг ер нь тоглолт эхлэхээс бүр 2 цагийн өмнө хүмүүс орж ирэхээс өмнө орж ирээл шидэлтэй давтаад байж идэг гэдгээр нь бас хэлдэм билээ. Тэгээд тэрэнд айгүй олон төрлийн шидэлтэй давтаал сууж идэг. Торгуулийн шидэлт, холоос шидэлт, фидвэ юу гэдэг бүгдийг нь өөр өнцгөөс шидэд давтаж идэг гэж хэлсэн байдаг. Тэгээд ер нь энэ бэлтгэлийн талаар хараад байхад ингээд байнгын бэлтгэл хийх нь ингээд заримдаа ерөөсөө сайжрахгүй байгаа юм шиг, хаашаач явахгүй байгаа юм шиг ингээд нэг тийм хэрэгцээгүй юм шиг санагдчих магадгүй. Тэгээд тэр нь ихэндээ уудгартаж санагдчих магадгүй. Гэхдээ ер нь аяандаа бол тэр нь одоо амьдралынх нь хамгийн чухал хэсэг, хамгийн нандиндаг гоё үн цэнтэй зүйл юм шиг санагддаг. Тэгээд тэгснээрээ яг flow state-д орж эхэлдэг тий. Яг ингээд дуртай сандал дээрээ сууж байгаа юм шиг ерөөсөө цаг хугацааг мэдрэхээ болчдаг. Гадаад ертөнцид юу болж байгааг хүртэл анзаархаа болчдаг. Тэгээд хамгийн гоё нь энэ өдөр болгон чамд байж идэг. Маргааш хүртэл чамд байж идэг. Ерөөсөө хизээч алга болтгүй гэж хэлсэн байдаг. Тэгээд манай зохиолч бас нэг сурагч асууж ирсэн юм байна л да. Багшаа ингээд ер нь Акидогийн мастер болоход хэр уддсан бэ гэж асуусан. Тэгэхэд бол манай багш хариуд нь чи хэр удаа амьдрах юм бэ гэж хариулсан байдаг. Тэгээд тэр нь хамгийн зөв хариулт гэж өөрөө инээж хэлж илээ л дээ. Тэгээд эцэст бол угсаа бэлтгэл гэдэг нь л өөрөө мастрын аян зам гэж хэлдэг. Тэгээд энэ зам дээр хангалттай удаан байх юм бол энэ бэлтгэлийнхаа газрыг хичнээн сайтай, муутай, хэцүү, амархан өдрүүд эсвэл янз бүрийн сюрпризнүүд эсвэл урам хугаралт амар их байсан ч гэсэн айгүй сайхан газар гэдгийг олж мэднэ гэж хэлдэг. Тэгээд энэ замаар алхаж хахад мэдээж олон удаа хөхөрж шархтана. Тэгээ биеийн ч гэмтэн гэлтгүй ер нь оюун санаа, сүнс, эгонд нь хүртэл тийм гэмтэх
хөхрөх зүйлүүд зөндөө гардаг. Харин ч бүр хөхрөлт, өвдөлт энэ төр өөрийг нь улам хүчтэй болгож өгч байгаа болохоор тэдрээгээ бүр амар хайрлна. Яаж ч унсан байсан. Аяанда босч ирээл буцаа бэлтгэлээ өргөжлүүлж хийдэг. Бэлтгэл хийн гэдэг нь ерөөсөө л амьдралын хэм маяг гэж хэлсэн. Надад амар гоё санагдсан. За, 3 дахь түлхүүр ойлголт нь surrender гэсэн ойлголт байгаа. Яг хөө энийг орчуулбал бууж өгөх гэж орчуулж магадгүй. Гэхдээ бууж өгөх гэхээс илүү өөрийгөө бүрэн дүүрэн өгөх гэсэн утгатай. Тэгээ нөгөө нэг ааваа наа эзэндээ ч хэдэдэг та баг тэрэн шиг л. Нэг тийм эсэргүүцэх зүйл байхгүй, хүлийн зөвшөөрөх гэдэг ойлголт гэж хэлж болно. Тэгээд энэ дээр бол багштай боолт хийж байгаа. Тэгээд өөрийнх нь тэр салбарын сахилга бат юу шаардж байгаа тэр бүхэнд нь боолт хийхийг хэлж байгаа. Тийм. Тэр бүхнийг нь хүлийн зөвшөөрөхийг хэлж байгаа. Яа тэгвэл амар олон удаагийн нэг тийм уйдгартай, сонирхолгүй нэг тийм үндсэн хөдөлгөөнүүдээ л байнга татаад идэг тиймэрхүү юм байдаг. Жишээлбэл бол хөгжимд бол бүх мажор скейл, минор скейлүүдээ ер нь хэдэн 100 мянган удаа давтдаг нь бол харагддаг. Тэгээд ихэнх хүмүүст бол энэ нь бол амар их уйдгартай санагдаг. Тэгээд энэ зохиолчийн маань хэлж байгаа бол энэ уйдгар төрж байгаагийнх нь гол шалтгаан бол хүн заавал тийм шинэлэг зүйл хайж байгаа обсессив хайлтаас нь болдог. Шинэлэг зүйлийг хайж байгаа обсессив хайлт нь байхгүй болчвол тийм байнгын давтагч байгаа энэ бэлтгэлээ хамаагүй enjoy хийх бах. Тэгээд тэрнээс айгүй тийм сэтгэл ханамж авдаг. Тэгээд хэдийгээр нэг зүйл давтагч байгаа юм шиг боловч байнгын нэг жоохон өөрөөр байгааг нь анзаардаг болж эхэлдэг. Танил хөдөлгөөнүүдийг давтаж байгаа ч гэсэн байнгын хөдөлгөөн болгоно нэг жоохон өөрөөр байдаг. Тэгээд тэнцэнээсээ тийм баялаг зүйлийг олж авч байгааг хэлдэг. Тэгээд ер нь бас Karate Kid нэг Jackie Chan, Jaden Smith хоёрын тоглосон кинон дэр өгдөө штэ. Тийм. Тэрэн дээр ер нь бол амар их гардаг. Тэр мастер нь тийм амар олон цагийг аяг таваг угаалгаад эсвэл хувцсыг нөлөөлээд эсвэл мод зөвхтүүлдэг, эсвэл ус зөөлгөж өнгөрүүлдэг. Тэгээд энэ дээр бол яг тэр энэ элемент бол харагдаг. Яг тэр багштай яг өөрийгөө бүрэн дүүрэн өгч байгаа. Тэр өөрийнхөө суралцж байгаа урлагийнхаа фундаментод өөрийгөө бүрэн дүүрэн өгч байгаа нь бол дөнгөж эхэлнэ гэдгийг бол харуулдаг. Тэгээ энэ дээр тэр Акидогийнх нь ангийнх нь нэг Тони гэдэг залуугийн дүрсэлж утсан байна л да. Ер нь ямар ч маяглах зүйлгүйгээр бусаг сурагчдаасаа хамаагүй дээд ранкных мөртлөө хамаагүй их хүндлэл харуулж байгаа нь харагддаг. Тэгээд өөрийнхөө биеийг авч явж байгаа нэг тийм тайван, чин үнэнж тэгсэн мөртлөө нэг тийм амар тийм сэргэг, эргэн тойрноо амар сайн ажиллаж байгаа юм шиг харагддаг. Тэгээд ер нь ямар ч тулааны уралгаар хичээлсэн хүн анзаархаар нэг тийм амар хүчрхэг орон зай бий болж байгаа гэдгийг хэлдэг. Зогсож байгаа, алхаж байгаа, сууж байгаагаас нь мэдрэгддэг гэж хэлдэг. Тэгээд тэрнээс нь бол Тониг бол бас мастрын зам дээр алхаж байгаа нэг анд нөхөрний юм байна гэдгийг ажигласнаа хэлдэг. Тэгээд яг тэр мэхийн ёсолж байгаа. Тэгээд яг гудсан талбарын гол төвд нь очиж байгаа. Тэгээд яг гүнзгий амьсгаа авч байгаа. Тэг хөдөлгөөнүүд ямар сайхан уян налрахаа хийж байгаа. Тэгээ янз бүрийн өвшөглөлт, цохилт, үсэрж байгаа, эргэж байгаа, амнаас нь гаргаж байгаа чимээн хүртэл бүгд нэг төгс зохицолгоо уялдаатай байгаа талаар нь ярьдаг. Тэгэд энэ бүхэн дуусны дараа ахаад мэрхий осолч хүндлэлээ үзүүлээд буцаад гудсныхаа ирмэгт босод сурагчтайгаа зэрэгцээл суудаг тийм. Энэ дээр л яг бүхнөө өгч буулт хийж хүндлэл үзүүлж байгаа хандлага нь харагддаг. Тэгээд тийм болохоор мастеринг процесс бас ер нь эксперт хүн гэж байдаг. Зөвхөн суралцагч л гэж байдаг. Тэгээд ер нь хичнээн олон жилийн бэлтгэлийн дараагаарч гэсэн бүр MVP авсан тоглогчид хүртэл ингээд хаяада нэг ичмээр алдаанууд бол ер нь гаргадаг. Тэгээд тэрийг ингээд сая хүн үзэж явахд хүртэл хийдэг. Тэгээд сая хүн битгийхэл яг багшийнхаа өмнө, хамтрагчдынхаа өмнө, бусад сурагчдын өмнө ч гэсэн тийм юм хийхэд бэлэн байх хэрэгтэй. Тэгээд байнга яаж харагдах вэ гэж бодох юм бол ерөөсөө яг өөрийнхөө төвлөрлийг бүрэн авчирч чадахгүй. Тийм болохоор яг дээд цэгт хүрж байгаа тэр гүйцэтгэлээ бол ерөөсөө харуулж чаддгүй. За тэгээд үлдсэн хоёр түлхүүрийг нь алгасчээ. Тэгээд тийм дараагаар нь амар чухал зөвлөгөөнүүд өгдөг л төө. Яг юу хийх хэрэгтэй, яг ямар асуудлуудтай тулгарх талаар айгу товч бөгөөд тодорхой ярьдаг. Тэгээд энэ бол бас айгу гүнзгий сэтгэлтэй. Тэгээд ер нь энэ подкастыг нэлээд урт болгож болохоор ер нь бол алгасчээ. Гэхдээ энэ дээр ямар нэгэн коммитмент гаргаж зорилго тавьж ажиллах хэрэгтэй. Тэгээд тэрэндээ яаж цаг гаргах талаар мэдээж яг бүх хүн болгонд тэг цаг нь бол гарахгүй, зарим хүмүүс гэр бүлтэй байдаг ч юм уу. Тэр тал дээр нэлээд ярьдаг. Бас сэтгэл зүйн асуудлууд ярьдаг. Жишээлбэл одоо
залхуурал ч юм уу тий. Залхууралтаа яаж тулах уу? Тэгээд залхуурал яг яагаад тохиолдож байгааг хүртэл сэтгэл зүйн талаас нь ярьдаг. Энэ нь бол мастрын замд халахад угаасаа айгүй тохиолддог нормал зүйл. Тэгээд бас дээр нь одоо бие мэйээ хүртэл яаж арчлах уу тий. Тэгээд яаж өөрийгөө байнгын бэлтгэл хийдэг болох уу? Тэгээд priority-нуудад талаар бас нэлээд ярьдаг. Одоо яаж зарим зүйлийг нь чухалчил, зарим зүйлийг хаях уу тий. Мэдээж нэг зүйл сонгож байгаа бол нөгөө зүйлүүд нь хаягддаг. Тэгээд ер нь амар детальтай амар хэрэгтэй мэдээлэлд амар их байдаг. Тэгээд лууга цавчхад бол айгүй хэрэгтэй мэдээлэлд байгаа. Гэхдээ энийг алгасчих. Тэгээ нэгэнт зөвхөн мастрыг ярьж байгаа болохоор юм практикал зөвлөгөөнүүдээс илүү яг философиг нь үргэлжлүүлээд яри. Яг энэ ингээд мастрын процесс бол зен философитой бол айгүй холбогддог. Тэгээд ер нь мастрын процессыг бол зүгээр үнэхээр зүгээр амьдралын хэм маяг л гэж хэлж байгаа. Тийм. Амьдралын зам. Бид нар тэгэхэд яаж амьдрдаг вэ? Бодоод үзье л да. Бид нар өглөө босоод хувцлах гэж баахан яарч салгандаг. Тэгээ хувцалж байгаагаа нэг тоодгоо. Тэгээд дараа нь ажилдаа гарахын тулд ингээд өглөөний хоолоо амар хурдан иддэг. Өглөөний хоолоо тэгэл хам хаваал явцдаг болохоор нэг тоогдохгүй. Тэрний хамаагүй. Тэгэл ажил руугаа яарч нэг очдог. Яг хоо ажил нь сонирхолтой байна уу, уйдгартай байна уу, нэг хамаагүй яаж иж аваад цаг нөхцөөж өнгөрөөгөл өдрийн хоол ирэхээр амар баярлалдаг. Өдрийн хоолоо гоё идэл найзуудтайгаа юм яриад тэг тэр нь дажгүйч өнгөрч магадгүй, дажгүйч шиж магадгүй юу ч гэсэн өнгөрдөг. Тэгэл яг хоо ажил юм байл гэхэд гэрт бол бас баахан цэвэрлэх, янзлах баахан юм байдаг. Хүнс цуглуулдаг, эсвэл хүүхдүүдэд цэцэрлэгт нь хөрөөж өгдөг, хоол илдэг, аяг таваг угаан, машина угаан, юу гэдэг ер нь амар тийм рутин юмнууд амар их байдаг. Тэгээд эдрийг нь бүгдийг нь яг юмнуудын хооронд завсрын цаг гэж үздэг. Тэгээд ийм завсрын юмнуудыг бол бид нар ерөөсөө үнэлдэггүй ч гэжтэй бид нар ч ер нь нэг хамаагүй заавал нэг зүгээр л нэг аятайхан хийж өнгөрөөгөл хурдхан шиг салах хэвээр юмнууд л гэж боддог. Тэгээд гэхдээ ингээд бодоод ангууд амьдралынх нь яг баг ихэнх 99% нь ийм завсрын юмд өнгөрчдөг. Үр дүн зоригч чиглээд яваад хахаар ингээд бүх зүйл нь угаасаа завсрын болчдөг. Тэгээ яг үнэхээр чамд хамаатай, чамд чухал зүйл гэсэн юм нэх байха болчдөг. Гэхдээ бол зэнд бол яг эсрэгээр байдаг. Зэн нь бол мастрын процесстэй хамаагүй таардаг. Зэн философийн бэлтгэлд бол яг мэдээж олон цагийг бясалгал хийж, чант хийж өнгөрөөдөг. Гэхдээ зэн маструуд бол бас бусад зүйлийг айгүй хийдэг. Жишээлбэл одоо хан манд барих ч юм уу, аяг тав хугаах ч юм уу. Тэдрээгээ хүртэл яг тэр бясалгалаасаа өөр зүйл гэж юусоо үздэггүй. Яг ижлэгэн зүйл гэж үздэг. Завсрын зүйл бол юусоо биш. Тэгээд тийм болохоор одоо зэнд суралцж байгаа сурагчийн сургалтын үр дүн нь бол хэр үр дүнтэй бясалгал хийж байгаатай нь яг ижлэгэн хэмжээгээр хэр шал угааж ийн гэдэг нь хүртэл хамаатай байдаг. Тийм. Би түрүүнийг цай уух жишээ ярьсан шүү дээ, тийм. Цайг амсаж байгаа тэр оргил цэгийг нь хэлж байгаа биш. Яг цайг нь бүхэлд нь ярьж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэр бүхэл цай гэдэг нь өдрийн 24 цаг ерөөсө завсрын юм гэж байхгүй. Амьдралыг тэр чигт нь бүх зүйлтэй хамарч байгааг хэлж байгаагаа. Тийм болохоор яг энэ дээр зохиолч маань бол бид нар өөрсдийнхөө ийм алдагдсан завсрын цагуудыг яаж зэнд суралцж байгаа сурагчид чиг тэгж үр дүнтэй болох вэ? Яаж ингэж бүхэл цаг нь мэдрэх вэ гэдэг талаар ер нь бол ярьдаг. Тэгээд энгийн завсрын үйлслүүдийг хүртэл жишээ болгож ярьж байгаа надад аяга таалагддаг. Чи одоо жишээлбэл машинаар явж байхдаа за найзтайгаа уулзахад нэг 30 минут явах хэрэгтэй байх тий. Яг хоо энийг завсрын цаг гэж ойлгож болно л доо. Найзтайгаа л уулзах гэж явж байгаа болохоор энэ завсрын цагийг хурдхан шиг өнгөрөөчихил гэж бодож иж магадгүй. Гэхдээ энийг эсвэл мастрын бэлтгэл аян зам гэдэг боломж гэж хүлээж авч бодно. Тэгэхээр тийм тэр үедээ бол мастрын аян зам байдаг юм. Яг отоодоо амар их байдаг. Тийм болохоор эргэн тойрны амар их анзаардаг. За өдрийн яг хэдэн цаг болж байна те. Температур ямар байна? Салхи яг яаж мэдрэгч байна? Нар ямар байна? Бороо орж гинөө, цастай байна уу? Тэгээд ер нь өөрийнх нь мэдэрж байгаа мэдрэхүүн хүрээ нь бүр амар өргөнд тэлдэг. Тэгээд тэрнээсээ айгүй их таашаал авдаг. Тийм энгийн зүйлээсээ хүртэл амар их таашаал авдаг. Тэр нь зөвхөн материалын ертөнцийн ч гэлтгүй ер нь зөвхөн оюун санааны түвшинд хүртэл тэгж тэлж болдог. Тийм болохоор одоо маань зохиолчийн хувьд бол амьдрал нь тэр чигтээ энэ мастрын ритмээр дүүрэн байдаг. Зүгээр энгийн мөчүүдэд бүр хамгийн энгийн мөчүүдэд хүртэл тэр процессыг явагдаж идэг, тэрэндээ талархаж идэг, тэрийгэ бүрэн мэдэрч идэг. Ерөөсөө тийм завсрын юм ерөөсөө үлдээдэггүй. Яагаад гэвэл мастрын процесс нь үр дүн биш, яг процесс өөрт нь
хамаг анхаарлаа хандуулдаг болохоор энэ гол шалтгаан байдаг байх. Тэгэд энэ нь бол бидний нийгэмд боддог зүйлээс шал эсрэг нь л дээ. Нийгэмд бол ингээл ийш тийшээ очих байгаа цагаа бол завсрын ямар ч хэрэггүй юм гэж үлдээж магадгүй. Гэхдээ мастер хүн бол энэ процессыг бусад процесстэй ерөөсөө ялгаж салахгүй яг ижлэхэн хэмжээнд хайрлаж дадуулж байгаа нь энэ ч харагдаж байгаа ах. Тийм. Сайнтай муутай дээшилсэн доошилсан юмнууд амар их байдаг. Гэхдээ тийм ихэнх нь яг ийм гацанг зогсон байдалд өнгөрөөж байгаа болохоор энэ хамгийн чухал хэсэг гэдгээ бол мастер нь зүрхэндээ угаасаа шингэж ойлгоцсон явж идэг нэг чээс харагдаж байгаа ах. Тэгээд энэ дээр нэг хятадын мастер Лемен Пан энэ хүний хэлсэн жишээг авдаг. Энэ хүн хэлэхдээ бол одоо миний өдөрт хийдэг зүйлүүд бол айгүй энгийн зүйлүүд байдаг. Гэхдээ өөрөө бол хийж байгаа бүх зүйлүүдэд зохицолгоотой байдаг. Harmony байдаг гэж хэлж байгаа. Ямар нэг зүйлээс ерөөсө зуурна гэж боддог. Ямар нэг зүйлийг эсэргүүцэн зогтно гэж байхгүй. Ямар нэг ий төрөнг цугларсан ч бай, эсвэл ямар нэг зүйл алдагдсан ч бай, ерөөсө бүх зүйлтэй зохицолгоотой явж идэг нь харагддаг. Ус зөөсөн ч гэсэн, мод сүгдсэн ч гэсэн ерөөсө ялгаагүй байдаг. Энэ дээр яг тэр ямар ч завсрын юм байхгүй гэдэг нь үнэхээр харагддаг. Тэгээд хийж байгаа үйл хөдлөл бүр нь авч явж байгаа сэтгэл зүй бүр нь яг бүгд тийм уялдалгаатай. Тэгээд энэ мастрын аян замд л энэ бүхэн яг нэгдэж бий болж байгааг харуулдаг. За тэгээд ингэж ер нь подкастынхаа төгсгөлд ер нь бол төгөж ирж байна. Ер нь ном нь яаж төгсгдөг шиг би бас подкастаа энэ дараах мессежээр төгсгий гэж бодож байна. Ингэж асуусан байдаг л та маань зохиолч бас нэг хүн надад хэлээч ер нь би яаж суралцагч байх вэ гэж асуусан байдаг. Энэ яг мастер болох талаар ярьж байгаа. Тэгээд энэ үед нь бол маань зохиолч маань яагаад ч юм энэ чи ерөөсөө амар энгийн зүйлчтэй суралцагч байна гэдэг нь ерөөсөө тэнэг байхад л бэлэн байх хэрэгтэй гэж хэлдэг. Тэгэд яг энд тэнэг байх гэдгээр бол нэг тийм тэнэг юу ч боддгоо хүнийг бол хэлээгүй. Гэхдээ яг нойлын тоо шиг яг нэг бүх зүйл урган гарч ирдэг тийм нэг хов хоосон нэг тийм жирэмсэн хов хоосон ч юм уу. Тэгэд энэ дээр яг жишээ авах та нэг мастер ингээд нэг аяганд ингээд цай хийж ижлээ. Тэгээд ингээд цай хийгээл хийж иж байгаа дүүрсэн ч гэсэн ингээд дээр нь хийгээлээдэг. Тэнгуут угаасаа цай маань асгардаг. Тэгэд энүүгээрээ юу хэлж байгаа гэхээр хэрвээ чамд шин юм суралцах орон зай байхгүй бол ингээд угаасаа асгараал байна гэж хэлж байгааг хэлдэг. Тэгээд тийм болохоор бас ер нь залуу хүмүүс заримдаа хөшөө хүмүүсээс амар юмыг хурдан сурдаг те. Эсвэл хүүхдүүд ялангуяа юмыг амар хурдан сурцсан байдаг нь харагддаг баг. Тэгээд энүүгээрээ яг жоох хүүхдүүд бол юм суралцахад угаасаа бэлэн байдаг. Тэнэг харагдаад бэлэн байдаг. Гэхдээ хүн томроод ирэхээрээ тийм байха болчдөг гэсэн санаа байж магадгүй. Бид нар өөрсдөө хараад хат ер нь тэнэг харагдахгүй байхын тулд ичгүүртэй байдалд орохгүй тулд ер нь шин юм туршихаас л айгүйх айдаг. Тэгээд хитрхээ жоохон хөвч шиг харагдаж магадгүй гэдгээс амар хайдаг баг л та. Гэхдээ энийг бол аяг муу гэж үздэг. Одоо Абрахам Маслоу гэдэг сэтгэл судлаачийн судалснаар бол тийм жоохон хөвчиг шин чанар амар чухал гэж хэлсэн байдаг. Тэгээд амар өндөр потенциалтай хүмүүс тийм жоохон хөвчиг шин чанар нь байнга байж байгаа талаар ярьдаг. Тэгээд Модерт юм уу Эйнштейн шиг хүмүүс бол ийм тэнэг харагдах байдлыг бол бид нар зүгээр л эднэр ч угаасаа сууд хүмүүс зүгээр л сууд хүмүүс байдаг энгийн зүйл байна гэж инээгээд өнгөрч магадгүй. Гэхдээ бид нар найзууд дээр өөрсдөө бол ерөөсөө тийм боломжийг өгдөг. Тийм болохоор ихэнх хүмүүс өөрсдөө мастрын аян замд гарахад өөрийгөө бариад байдаг, тэнэг харагдахаас айгаад байдаг, алдхаас айгаад байдаг, анхлан суралцагч шиг харагдахаас айгаад байдаг. Тэгээд төсөлт нь ийм нэг амар гой өгүүлэл л та. Жигоро Кано гэдэг одоо нэг жудогийн нэг үндэслэгч нэлээд хөшөө хүн нас барах нэлээд төгчээсэн юм байна л та. Тэгээд тэр хүн ингээд үххийнхаа өмнө сурагчтайгаа зуглуулад тэгээд ер нь би цагаан бүстэйгээ оршуулгадмаар байна гэж хэлсэн байдаг. Цагаан бүс нь бол хамгийн анхан шатны бүс байдаг. Тэгээ энэ бол амар сэтгэл хөдлөмөр бүр ингээд дэлхийн давцанд хамгийн өндөрийн ирэмттэй ийм жудооч хүн өөрийгөө анхан шатны суралцагч гэж бэлэгдээд оршуулгадахыг хүсэж байгаа нь бүр үнэхээр гой санагдсан. Тэгээд амар сайн гаршсан амар мундаг ийм хүн байлаач гэсэн дандаа л нэг тийм анхан шатны суралцагч юм шиг ангидаа орж ирээд ер нь тэнэг харагдахаас юусоо зайлс хийдгүү анхан шатных гэдэг хүлээн зөвшөөрч өөрийгөө сайжруулж юм сурж авахд байнга тийм үлсэглэн байгаа байдал нь харагдаж байгаа байх. Одоо ийм болохоор мастрын зам харгуугаар алхмаар байгаа хүн бүрд одоо тэр аян замдаа хичнээн хол явсан бай. Энэ Жигоро Кано гэдэг хүн биднэрт шин сорилтыг байнга сануулж идэг. Энэ та цагаан бүсээ зүүхэд бэлэн үү?
Тэгээд энэ дугаар таалагдсан бол 2 3 дугаар таалагдчих магадгүй. Энэ дээр одоо хүний тэр мастрын замд алхаж байхад толгордог эсэргүүцлийн талаар ярьдаг. Тэгээ 9 дугаар дугаар дээр Ницшегийн зовлон харах өнцөг, тэгээд 11 дугаар дугаар дээр стоицизм ярьсан байгаа. Энэ хоёр бас ер нь сэтгэл зүгээр нэлээд хатуу бэлтэж өгөх боломжтой байхаа. Тийм, зэнтэй холбоотойгоор 18 дугаар дугаараас Лао Цзэгийн Дао Дэ Жинийг ярьсан байгаа. Тэгээд тэр бас нэлээд зэн талын философиг нь илүү ойлгох байхаа. За, энэ дугаар таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд мастрын талаар юу гэж бодсон сэтгэлээ бас хуваалцаарай. Надад айгүй сонирхолтой байна. Бас бусад хүмүүст хэрэгтэй дугаар гэж бодсон байвал шеэр хийгээрэй. Тэгээд энэ бүхэн намайг цаашдаа подкастаа хийхэд амар том туслалцаа, дэмжлэг болж өгд юм шүү. Баярлалаа.